Дараагийн мэдээ холбооны бүгдээр Герман улсад хятадын тагнуул хийсэн хэрэгээр улс төрийн одоо ажилтнан туслах байсан хүнийг бол баривчилсан байна. За түүний хувьд бол холбооны бүгд найрамд Герман улсад одоо сүүлийн үед ихээхэн улс төрт нөлөө бүхий болж байгаа Германы альтернатив намын парламентын гишүүний туслагаар ажиллаж байсан юм байна. За энэ үедээ бол хятадын тагнуулын албатай холбогдож Европын парламенттай холбоотой нууцын зэрэгэлтэй материалуудыг дамжуулсан байж болцсохгүй гэсэн ийм хэрэгт буруутгаж байгаа юм байна. За түүнээс гадна бол хятадын нэгэн эргийг энэ хэрэгт бол холбогдуулан баривчилж одоо хорьсон байгаа юм байна. За холбооны бүгд найрамд Герман улсын одоо баруун хэсэгт орших Дюссельдорф болон Франкфурт хотын ойролцоо орших Бад Хомбург хотод бас хятадын талд одоо тагнуул хийсэн байж болцсохгүй хэрэгээр дахин 3 хүнийг бас баривчлаад байгаа юм байна. За одоогийн байдлаар энэхүү одоо баривчлагдсан холбооны бүгд найрамд Герман улсын альтернатив намын одоо улс төрчийн туслагын хувьд бол Германы холбооны хувийн нууцын хуулийн дагуу бол овг нэрийг нь ил зарлахгүй байгаа. Эхний үсгээр нь бол явж байгаа. За тэгээд түүний хувьд бол Германы иргэн Жан Г гэсэн одоо нэрээр олон нийтэд бол түүнтэй холбоотой мэдээллийг цацаж байна. За түүний хувьд бол Европын парламентэд явагдаж байсан яриа хэлцээ, за түүнд гарсан шийдвэртэй холбоотой нууц мэдээллийг бусдад дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. За түүний одоо хүчин зүтгэж байсан парламентын гишүүн нь 2019-с 25 онд Европ парламентын гишүүн байсан Максимилиан Крах гэж хүн байсан юм байна. За түүний туслагаар ажиллаж явах үедээ Европын парламентын нууцын зэрэгэлдээ 500 гаруй баримтчигт бол хууль бусаар танилцаж за тэрийг бол цаашид бусдад дамжуулсан ийм хэрэг болсон юм байна. За түүнийг бол 2024 оны 4-р сард Германы зүүн хэсгийн Дрезден хотод баривчилсан юм байна. За тэгээд мөн одоо түүний хувьд бол Германы альтернатив намын дарга Айлс Фадель, Тино Чурпула зэрэг бол өндөр албан тушаалтуудтай холбоотой бас мэдээллүүдийг цуглуулж одоо гадны тагнуулын байгууллагт өгсөн гэсэн бас ийм хэрэгт сэжиглэж байна. За энэ хэрэгтэй холбоотойгоор бол Германы Шпигел сэтгүүл бол судалгаа хийсэн юм байна. За мигмар гарагт энэхүү иргэнтэй холбоотой асуудлаар Брюсселийн оффист нь бол нэгжлэг хийсэн. За энэ үеэр бол Максимилиан Крахтай холбоотой ярианы бичлэг болон бусад мэдээллүүдийг авч илрүүлсэн гэж мэдэгдэж байна. За мөн одоо энэ хэрэгт буруутгагдаж байгаа хятадын иргэний хувьд бол Лайпциг Хале нисэх онгоцны буудлын логистикийн компанид ажиллаж байсан эмэгтэйг бас өнгөрсөн 11-р сард Лайпциг хотын онгоцны буудлын дээр нислэг, ачаа, за зорчигчдын талаарх мэдээллийг Крахын туслахад одоо бас дамжуулсан хэрэгээр бол шижиглэн баривчилж байгаа юм байна. За энэ мэдээлэл авсан одоо мэдээлэл дотор нь бол Германы нэр бүхий зэвсэг үйлдвэрлэгч компани болон зэвсэгтэй холбоотой бараа ачаа тээвэрлэдэг компаниудын хүмүүсийн мэдээллүүд энэ одоо өгсөн мэдээлэлд нь байсан гэж үзэж байгаа юм. За эмэгтэйг бол хятадын тагнуулын агентаар ажиллаж байсан гэж мөн шижгэлж байна. За одоогоор бол баривчлагдсан энэ хоёр иргэнийг бол цагтан хорж байна. За AfD нам буюу Германы альтернатив намын тэргүүн Вайдлийн одоо хэвлэлийн төлөөлөгч бол энэ асуудалтай холбогдуулан намад бол ирсэн мэдээлэл нь улсын прокурорын тодорхой бос мэдээлэл байгаа. За үүнээс өөр нарийн тодорхой мэдээллийг бид аваагүй байна гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За шүүх хурлаар энэ асуудал тодорхой болно гэж найдаж байгаагаа мөн мэдэгдэж байна. За Максимилиан Крахын хувьд ч гэсэн мөн шүүх одоо бүх асуудлыг шийдэж тогтоох байх гэж үзэж байна. За тэрээр бол Германы DFA агентлагт одоо мэдээ өгөхдөө бол туслах маань одоо намайг хуурсан болов. За эсвэл одоо энэ буруутгаж байгаа зүйл нь үндэслэхгүй юм болов гэдэгтэр бол би үнэхээр мэдхийг хүсэж байна. За мөн нийгмийн сүлжээн дээр бол энэ хэрэгтэй холбогдуулан бас жиргсэн. За энэ үеэрээ хятад гаралтай хүнтэй хамтран ажиллаж байсан хүнийхээ хувьд бол өөрийгөө буруутгах цорын ганц зүйл нь энэ хүнд одоо илүү их анхаарал хандуулж үйл хөдлөлийг нь харж явахгүй явдаа гэсэн ийм зүйл бол надад төрсөн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мигмар гарагт Дюссельдорф болон Бад Хомбург хотуудад баривчлагдсан одоо 3 одоо хүний хувьд бол 2 эрэгтэй 1 эмэгтэй бас байсан юм байна. За тэднийг бол хятадын тагнуулын албанд цэргийн технологийн мэдээлэл дамжуулах зорилгоор судалгааны төсөл явуулж байсан гэж одоо бас буруутгаж байгаа юм байна. За харин энэхүү одоо Германд өрнөд байгаа тагнуулын хэрэгтэй холбогдуулан хятадын талаас мэдээлэл гаргасан. За энэхүү мэдээлэл бол тухайн тагнуулын хэрэгтэй холбоотой үйл ажиллагааг бол худлаа гэж гүтгэлэг гэсэн ийм байдлаар бол няцаалт өгсөн байгаа юм байна.